За би бол яг өөрийнхөө хүсэл сонирхлоороо морь малаад агаад мөн дээрээс нь одоо энэ сумынхаа бас энэ хөгжил дэвшилт бас нэг өөрийнхөө чадах шинээр хов нэмрээ оруулъя гээл иймэрхүү бодлоготой зорилготой ирсэн өөрөө бол Улаанбаатар хотоос гэсэн үг шүү дээ. Сургуулаа төгсөөд Улаанбаатар хотод ажиллаж хагаад сайхан морь хурдлал эхэлсэн. Төрүүлээд эхэлсэн. Тэгэл өглөө ажиллаа тарчаал оройн ингээл наашаа чаашаа ингээл бараг жил ирээтэй явлаа. Ойрхон болохоор бас яваад исэн баг тий. Ойрхон болохоор. Тэгжээс нэг үедхэн би чи ер нь яагаад хөдөө амьдраад морь малаа наацана гэж болдгүй юм. Хажууд нь яагаад байж болдгүй юм? Заавалч үеийн бөглөр таглал ингээл би чинь тэр үе чинь бас нэг улсынхаа ерөнхийлөгчийн хажууд ажиллаж байлаа шүү дээ. За дараа нь би одоо ингээ хөдөө явлаа одоо болохоо байлаа гэж тэр хөдөөний л хүмүүс хөдөөнөл амьдрахгүй тэр нь болохоо байлаа. Чи одоо ямар ачи юм яриад байгаа юм бэ? Энэ хүн болгонаа ажлын чинь төлөө одоо ингээд залуучууд тэмүүлж тэмцэж ажиллаж явах чинь чи гарлаа гэдэг. Одоо ингээд явъя гэж яддаг хүн байж байдаг. Тэгээ бүр ингээд магадгүй хүмүүс чинь ингээд нөө дэвшээд өөр ажилд явах гэдэг шүү дээ. Бүр сумруугаа явлаа гэж яддаг тий. Өөрөө мэдгсэн тэгэл өөрөө мэдсэн. Өөрөө мэдээл нааш ирсэн тухайн газрын дарга чи нөхөр минь цаат хүмүүстэйгээс уулзраа ярьсан уу чи гэдэл жоохон дээд даргаас жоохон жиргсэн маягтай. Уулзраа олцсон одоо дарга минь би хөдөө явъя гээл. Тэгэл наашаа суманд байж ажиллаж амьдэрсэн да. Би урд нь айрамч ажиллаж байлаа. Бас ингээд хүчний байгууллагууд ч ажиллаж байлаа. Тэнд ерөөсөө надаас ямар сэтгэл гардаг байсан юм. Сэтгэл. Өглөө би 9 цагт ажилд очих ёстой. Орой 18 цагт тарах ёстой ч юм уу те. Энэ хугацаанд нэг үр дүнтэй үр дүнгүйгээ өөрөө ч мэдрэхгүй явж исэн байгаа байхгүй юу? Ерөөсөө л яг нэг юм өдөр хоног нэгэн хэвийнээр ингээд автагдаад хийх ёстой юм аа л хийгээд үргэлжлээл явж исэн. Сумандаа ирсэн чинь ерөөсөө л ажил аваад маргаашнаас нахвал бараг л за одоо яах вэ? Сумынхаа хогийг цэвэрлж эхлэе гэл ингээл хогоо цэвэрлээл сумынхаа хогийг манай сумын чинь сумаараа гарч ирээл хогоо цэвэрлээл тэгэл тэгээ хогноосоо эхлээл ажилласандаа бид нар тэгээд сэтгэл маш их гарна. Ялгаа нэрсөө тэр